За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний бие одоо хамгийн сүүлд энэ Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас за монголчуудад одоо тун удахгүй олох гэж байгаа энэ H2B гэдэг энэ визийн талаар өөрийн одоо мэдих чадах бүхний одоо багцлаад ийм одоо богино хэмжээний видео бичлэг хийж энэ Facebook дээр тавьсан байгаа. За тэгээ бичлэг маань одоо маш олон хүнд үржээ. За энэ бичлэгийн мөрөөр одоо маш олон хүмүүсээс одоо санал сэтгэгдэл асуулт хүлээж авсан байгаа. За тэгээ миний хувьд одоо мэдих чадах зүйл байгаад одоо дээрээс нь цаг зав нь одоо тохирч байсан. Тэр үе болгондоо одоо аль болохоор одоо олон хүний асуултанд хариулсан байгаа. За тэгээд яг хөө зүгээр асуултыг ингээд ерөнхийд нэг багцлаад үзэх юм бол одоо нэг биш одоо нэлээд олон хүнээс за ер нь бол одоо маш олон хүнээс ээлжиж болно. Яг одоо энэ Америкийн нэгдсэн улсад одоо энэ таракны жолооч гэж юу гэдэг юм бэ? Энэ ямар ажил байдیں۔ За таракны жолооч болохын тулд одоо ямар шалгуурыг хангасан байх хэрэгтэй юм. За ямар бэрхшээлүүд гардыг бэ? Энд одоо нэг хариулж өгөөч гэсэн ийм одоо асуултууд бол нэлээд их байсан. За тэгээд яг хөө зүгээр өнөөдрийн энэ бичлэг дээр энэ хүмүүст одоо нэг хариулт болгоод одоо гол нь одоо би өөрийн мэдих чадах энэ хэмжээнд нэг ийм хариулт өгөө гэдэг энэ хүү бичлэгийг хийж байна. За тэгээд яг хөө ер нь бол Америкийн нэгдсэн улсад энэ таракны жолоочийг бол ер нь бол мэрэгжлийн жолооч нар гэж үздэг. За энэ мэрэгжлийн жолооч нар маань одоо нийт одоо ачаа тарак одоо чиргүүлийн инжин одоо нийт чинь нь одоо 80,000 паунд буюу манайхаар бол одоо 40,000 тонны даацтай ийм одоо ийм хүнд машин механизмыг жолоодож хөдөлгөөнд оролцдог одоо ийм хүмүүсийг одоо мэрэгжлийн жолооч нар буюу одоо таракны жолооч нар гэж үздэг. За ер нь бол яг хөө зүгээр ачиж байгаа ачааныхаа төрлөөс шалтгаалаад одоо маш олон одоо таракны төрлүүд байна. За тухайлах юм бол одоо ийм хуурай ачаа ачдаг ийм одоо тарак байна. За энэ нь одоо хуурай ачаа гэхээр одоо янз бүрийн барилгын эсвэл одоо эд материалын эсвэл одоо эд тогшлын иймэрхүү одоо ачаа ачдаг. За тэгээд яг миний ойлгосноор, миний сонссноор бол энэ хуурай ачаа ачдаг трак нь бол одоо харьцангуй бусад одоо тракуудаа бодох юм бол одоо хамгийн бага цалин авдаг. За гэхдээ яг зүгээр 7 хоногт дунджаар одоо нэг туршлагатай жолооч нар компанид ажилладаг ийм жолооч нар дунджаар нэг 1200 орчим долларын одоо цалин авдаг. Ийм ажил байна. За хоёр дахь нь одоо хөрөгчтэй ачаа зөөдөг ийм одоо тракны төрөл байна. За энэ хөрөгчтэй ачаа гэдэг нь ихэнхдээ одоо хоол хүнсний одоо жимсгний ийм ачаа зөөдөг. За ер нь одоо гадаа одоо халуун байна уу, хүйтэн байна уу гэдгээс одоо шалтгааллахгүйгээр одоо тухайн ачааг одоо нэг температурт одоо жишээлбэл одоо жимсийг одоо гадаа 100 байлаа гэхэд одоо нэг хас 2-ын одоо эсвэл нэмэх 2-ын ч юм уу. Тийм тодорхой заасан тэр температурт нь одоо тэр ачааг барьж одоо хүрэх газар нь хүргэдэг. Ийм ачааг одоо хөрөгчтэй ачаа гэж нэрлэж байгаа. За энэ хөрөгчтэй ачааны жолооч нар нь одоо харьцангуй туршлагатай ийм компанид ажилладаг жолооч нар маань 7 хоногт за дунджаар нэг 2500-аас 300 майл явна гэж үзэх юм бол за майлын ер нь үнэлгээ бол нэг 50-аас 60 цент байна. За ингээд үзэх юм бол ер нь дунджаар нэг 7 хоногт 1500 орчим долларын ийм цалин авдаг ийм ажил байна. За гурав дахь төрөл нь одоо англиар одоо flatbed гэж нэрлэдэг. За энэ нь одоо монголоор ярих юм бол одоо овор ихтэй ийм ачаа зөөдөг ийм одоо тракны бас ийм төрөл байна. За энэ нь болохоор яг уу ер нь бол одоо хүн даацын тээвэр хэрэгсэл юм уу эсвэл одоо овор ихтэй ийм одоо яг уу зүгээр хөрөгчтэй ачаагаа бодоход харьцангуй үнэлгээ гайгүй. Гэхдээ одоо нөгөө талаар ачааны олдоц одоо бас харьцангуй бага. За мөн одоо жолоочийн хариуцлага одоо асар өндөр байхыг одоо шаарддаг. За тэгээд энэ flatbed буюу одоо энэ овор ихтэй ачаа зөөдөг энэ жолооч нар маань энэ туршлагатай ийм компани жолооч нар маань дунджаар 1700-1800 орчим долларын одоо 7 хоногт иймэрхүү цалин идэг байна. За одоо дөрөв дэх төрөл нь буюу одоо ер нь монголчуудын хувьд бол Америкт байдаг монголчуудын хувьд нэлээд дэлгэрсэн энэ машин зөөдөг ийм тракны одоо ийм үйлчилгээ байна. Тракны төрөл байна. За энэ тракны төрөл нь энэ дотроо дахиад бас 2-3 хуваагдаж байгаа. За тухайлх юм бол одоо 3-аас одоо 5 машин зөөдөг энэ чиргүүл дээр 3-аас 5 машин одоо тавиад одоо пикап тракаар зөөдөг ийм одоо үйлчилгээ байна. За энэ нь болохоор одоо яг уу харьцангуй хол газар явж чадахгүй. Гэхдээ өдөр болгон гэртээ ирээд байх олцоотой. За тэгээд иймэрхүү одоо ачаа их юм бол өдөрт нэг дунджаар нэг өдөрт 200-аас 300 доллар яг уу компани жолооч явд. Ингээ 200-аас 300 доллар хийгээд байх боломжтой байд юм байна. За хоёр дахь төрөл нь болохоор одоо чиргүүл дээр 7-оос 8 машин ачаад явах зориулттай. Ийм одоо бас нэг тракийн одоо ачаа зөөдөг ийм үйлчилгээ байна. За гурав дахь нь одоо Америкийн нэгдсэн улсын монголчуудын хэлээр одоо стингер буюу одоо толгой энэ 9-өөс 10 машин зөөдөг. За тэгээд 9-өөс 10 машин зөөдөг энэ тракны давуу тал нь болохоор ерөнхийдөө одоо бөөний ачаа буюу одоо нэг газараас 9-10 машин аваад нэг газар одоо ихэнхдээ буулгадаг. Гэхдээ яг бөөний ачаа гэдэг утгаараа харьцангуй бас үнэлгээ нэг машины үнэлгээ бол одоо харьцангуй бага байдаг. За нөгөөх нь буюу одоо 7-оос 8 машин зөөдөг одоо ийм тракны нэг ийм төрөл байгаа. За тэгвэл энэ нь бол одоо Америкт байдаг монголчуудын хэлээр одоо ачаага түүн гэж ярьдаг. За өөрөөр хэлэх юм бол одоо нэг газараас нэг машин аваад за дахиад өөр газараас хоёр дахь машинаа аваад гурав дахь машинаа аваад за яг энэ хэлбэрээр одоо 7-оос 8 машиныг одоо 7-оос 8 газараас аваад за 7-оос 8 газарт хүргэж өгдөг. За яг гоо ачиж буулгах ингээд хооронд нь харьцангуй хугацаа зарцуулж байгаа ч гэсэн
одоо түүдэг гэдэг утгаараа уус харьцангуй бас үнэлгээ одоо гайгүй байдаг. За иймэрхүү төрлүүд байд юм байна. За тэгээд яг уу зөвхөн хоёр дахь нэг ярих гэсэн юм байна. Одоо яг энэ тракны жолооч болохын тулд одоо ямар шалгуурыг давдаг юм бэ гэдэг ийм одоо асуудал байна. За тэгээд ер нь бол хамгийн ихний зүйл маань одоо ажиллах хэрэгтэй байх хэвээр. За өмнө нь бол одоо зүгээр social security дугаартай л байсан бол одоо хин дуртай нь одоо тэр шалгалтаа өгж чадсан тохиолдолд одоо энэ тракны жолооч болох болцоотой байсан. Харин одоо бол одоо байдал өөрчлөгдсөн. Одоо шинэ ерөнхийлөгч буюу Трамп гарч ирснээр тракны жолооч болох гэж байгаа. Энэ тракны үнэлэх авах гэж байгаа энэ хүмүүс маань за Америкийн нэгдсэн улсын иргэн эсвэл одоо ногоон карттай эсвэл одоо ямар нэгэн байдлаар одоо ажлын эрхтэй байхыг одоо заавал шаарддаг болсон. За тэгэхээр одоо ер нь бол ажлын эрхтэй бол заавал байх шаардлагатай. За мөн одоо хоёр дахь асуудал нь болохоор энэ үнэмлэхний асуудал байна. За ер нь бол ингээд нэлээд сайн англи хэлтэй. За одоо маш их бэлдэж байгаа. Ийм хүмүүсийг ер нь харахад нэг 2-3 сарын дотор энэ тракны одоо энэ үнэмлэхийг одоо авах болцоотой. За гэхдээ одоо мэдээж хэрэг одоо хувь хүмүүсээс шалтгаална. Одоо зарим хүмүүс бол одоо 2-3 сар бэлдээд үнэмлэхээ авчиж байна. Одоо зарим хүмүүс нь одоо бүтэн жил бэлдээд ч одоо үнэмлэхээ авч чадаагүй хүмүүс одоо байж байна. За тэгэхээр үнэмлэхний хувьд бол ерөнхийдөө нэг авах гэж бол 2-3 сар одоо дор хаяж зарцуулах нэ гэж одоо ойлгох хэрэгтэй. За гурав дахь нь нэг асуудал нь болохоор одоо англи хэл одоо маш сайн байх шаардлагатай. За энэ түрүүн хэлсэн тэр жолооны үнэмлэх авахын тулд одоо шалгалт өгдөг гэж. За тэгэхээр одоо энэ шалгалтын дээр одоо трака ер нь бүтэн хэмжээнд одоо англиар одоо танилцуулах шаардлагатай болдог. За мөн одоо дээрээс нь тэр шалгалт авч байгаа хүний асуусан асуултыг ойлгож мөн одоо англиар хариулах шаардлагатай болдог. За мөн одоо үнэмлэх авсны дараа ч гэсэн одоо ямар нэгэн байдлаар одоо ингээд жолооч болчоо зам дээр гараад ачаа бараа зөвгөө явжээл одоо цагдаагийн шалгалт орж ирээд за тэгэхээр одоо энэ цагдаагийн одоо асуусан асуулт энэ хариултыг одоо англиар одоо бүрэн ойлгож одоо бүрэн хариулж явах шаардлагатай. Хэрвээ одоо ингэж чадахгүй тохиолдолд одоо тэр цагдаа нар одоо тэр үнэлгээг одоо авах ийм бас одоо эрэхтэй. Ер нь бол иймэрхүү одоо асуудлууд одоо нэг биш нэлээд хэдэн хүмүүст одоо тохиолдож байсан. За тэгэхээр одоо эндээс юу гэж хэлэх гэж нөхөр одоо англи хэл одоо маш сайн байх шаардлагатай гэж хэлэх гэсэн. За тэгээд яг уу бас дээр нэг нэмээд хэлчихэд одоо маш олон хүмүүс асууж байсан. Би одоо Монголд одоо хүн даацын тээврийн хэрэгсэл барьдаг. Ийм одоо үнэмлэхтэй энэ Монгол үнэмлэхээ Америкт одоо шууд солиулж болох уу гэж. Тэгэхээр энэ бол одоо ямар ч боломжгүй. За Монголын үнэмлэх байтугай одоо ер нь одоо жишээлбэл өөр мужаас одоо ирсэн одоо тийм хүн даацын одоо тээврийн хэрэгслийн үнэмлэхтэй хүн одоо өөр стейтээс очоод дахиад одоо өөр мужаас очоод энэ юугаа жолооныхоо үнэлгээг авахд одоо дахиад шалгалт өгөх шаардлагатай байдаг. Тэгэхээр одоо ийм муж хоорондоо ийм шаардлагатай болохоор мэдээж хэрэг одоо Монголоос ирж гэнэ үү, хаанаас ирж гэнэ үү гэдгээс шалтгааллахгүйгээр та одоо Америкийн нэгдсэн улсад одоо ийм хүн даацын жолооны одоо ийм жолооч болёо гэх юм бол одоо заавал одоо ийм шалгалтыг өгөх шаардлагатай. За тэгээд яг уу дээрэс нь зүгээр ганцхан одоо энэ үнэмлэх одоо энэ ажлын эрх за одоо англи хэлнээс гадна мөн одоо хувь хүнээс одоо шалтгааллах одоо маш олон хүчин зүйлүүд байгаа. За тухайлх юм бол одоо энэ яг уу тракны жолооч байна гэдэг маань одоо яг нeenүүгөө ярихад одоо маш хүнд хүчээр ажил. За өдөрт бол одоо 10-аас 14 цаг энэ хүн даацын тээврийн хэрэгслийг жолоодоод одоо хурдны зам дээр мөн хот за тэгээд одоо өвөл зүүн гадаа халтрага ер нь одоо янз бүрийн одоо байгалийн нөхцөл энэ машин жолоодох шаардлагатай болдог. За тийм болохоор одоо хувь хүнээс одоо асар их төвчээр шаардлагданаа. За тийм болохоор одоо ер нь одоо ганцхан одоо англи хэлтэй одоо бичиг баримттай байхаас гадна одоо энэ хувь хүний одоо энэ төвчээр одоо асар чухал шүү гэж хэлэх гэсэн юм. За мөн дээрэс нь одоо бас ямар нэгэн байдлаар одоо хувь хүнээс одоо техникийн одоо мэдлэг одоо шаарддаг. За тухайлбал одоо энэ тэнд одоо янз бүрийн гэрэл одоо шатах. За гэх мэтэр ер нь одоо Монголд одоо ганц нэг гэрэл шатчихад бол одоо нэг асуудал биш одоо машин тэрэг бариа яваад байж болдог. За гэтэл одоо Америкт одоо энэ хүн даацын тээврийн хэрэгсэл жолоодж байгаа ийм жолооч нар бол одоо ийм байдалтай явж болохгүй. За ямар нэгэн байдлаар одоо ингээ гэрэл шатцсан ийм тийм явж байгаад одоо цагдаад баригдах юм бол за энэ дээр одоо шууд одоо торгуул аавна. За мөн одоо компани рекордонд одоо маш муугаар нөлөөлнө. За мөн одоо ингээд үйлчлэгээнд одоо тодорхой цагаар одоо явах эрхийг нь одоо шууд хасчдаг байгаа. За тэгэхээр ер нь одоо тэгээд яг уу зүгээр ихэнх жолооч нар хэлдэг асуудал гарахад одоо засварын газар очичноо гэдэг. За гэтэл одоо хагас бүтэн сая өдөр таарна, үдэш орой таарна. За дээрэс нь одоо засварын газар очиход одоо заавал очиртой байдаг. За дээрэс нь одоо маш өндөр төлбөр төлнө. За гэх мэтэр ер нь одоо цаг алдна гэдэг маань одоо ер нь тэгээд мөнгө алдна гэсэн үг. За тэгэхээр одоо засварын газар очихгүйгээр одоо нэг ийм багсаг зүйлийг одоо өөрөө хийчдэг чадвартай одоо ер нь ямар нэгэн байдлаар одоо техникийн багсаг ийм мэдлэгтэй байх шаардлагатай гэж хэлэх гэсэн юм. За дээрэс нь яг зүгээр энэ Америкийн нэгдсэн улсад маань ер нь нэг дунджаар нэг хотууд одоо 5-аас 10 сая хүнтэй байдаг. За тэгэхээр энэ 5-аас 10 сая хүнтэй ер нь ийм хотод бол одоо маш олон тээврийн хэрэгсэл хэдэн саяар одоо хөдөлгөөнд оролцож байгаа. За тэгэхээр одоо энэ олон одоо тээврийн хэрэгслийн дунд энэ хүн даацын
тээврийн хэрэгсэл бариад одоо жолоодод энэ ачаа аваад ачаа буулгаад явна гэдэг бол одоо хувь хүнээс за мөн одоо асар их одоо авиас шаарддаг. За тэгэхээр ер нь одоо ганцхан жижиг тэрэгч гэлтгүй одоо тээврийн хэрэгслийг энэ том хотуудад бариад сурцсан одоо ийм одоо шаардлагатай. Ер нь одоо ямар нэгэн байдлаар энэ нөхцөлд одоо дасах ийм чадвартай ийм хувийн одоо хариуцлага гэмээр юм одоо хувийн авиас чадварыг одоо энэ жолооч нараас шаарддаг байгаа. За тэгээд яг зүгээр ерөнхийд нь нэг иймэрхүү. За тэгээд дээрэс нь одоо яг энэ шалгалтын нөхцлөө жолооч уулчлаа. Одоо ингээд зам дээр гарахад одоо ямар бэрхшээлүүд учрах вэ гэдэг асуудал байгаа. За тэгээд яг зүгээр яг одоо энэ машин ачдаг. За ямар нэгэн байдлаар тэр хөргөж ачдагч байлаа гэсэн. Ямар нэгэн байдлаар одоо ачиж явж байгаа ачаанда одоо ямар нэгэн байдлаар одоо гэмтэл учруулах. За машины хувьд одоо янз бүрийн зураас гаргах, эсвэл одоо жингээ тааруулах. Иймэрхүү одоо хувийн зүгээс одоо алдаа гаргасан тохиолдолд одоо яг үнэндээ бол одоо янз бүрийн байдлаар торгуул авах юм бол тэр мэрэгжлийн жолоочийн хувьд одоо торгуул маш өндөр байдаг. За тэгээд энийг бас одоо тооцоолох хэрэгтэй. За дээрэс нь ямар нэгэн байдлаар одоо энэ за жишээлбэл одоо зүгээр нэг юм одоо жижиг машин одоо нэг 50,000 долларын үнэтэй нэг машинд одоо жоохон зураас гаргах чигтэл одоо ямар нэгэн зүгээр нэг анхаарал болгоомжгүйгээсээ жоохон зураас гаргах чигтэл заримдаа энэ одоо 500,000 доллар заримдаа бүр тэрнээс ч үнэтэй одоо ийм болох тохиолдол болдог. За тэгээд энэ бүх тохиолдолд одоо жолооч бол одоо шууд хариуцлага хүлээдэг. За тэгэхээр одоо ер нь манайхан бол одоо үнэмлэх аваад шууд одоо энэ тракны жолооч болоод одоо мөнгө хийн гэвэл одоо бас яг нин өгөөлөхөд одоо нэлээ өрөөсгөл ойлголт. За тэгэхээр ер нь бол одоо зүгээр миний хэлсэн болохоор та одоо ингээ Монголоос Америкт ирээд за жолооны үнэмлэх авахын тулд ер нь бол нэг 2-3 сар дор хаяж зарцуулна. За дээрэс нь одоо бас тодорхой хэмжээний туршлага хоригдлуулах гэж за бүр багаар бодоход 2-3 сар ерөнхийдөө одоо зарим хүмүүсээ шалтгаалаад бараг 1 жилч болох болов. За тэгэхээр ер нь 1 жилийн дараанаас одоо та ингээ сайн жолооч, туршлагатай жолооч болжвол ер нь бол дунджаар нэг 7 хоногт 2,000 орчим долларын одоо цалин хийгээд байх бололцоотой. За дээрэс нь одоо ингээ туршлагатай жолооч авч болчих юм бол ер нь Америкийн нэгдсэн улсад энэ тракны ажил гэдэг бол одоо энэ тэндүү байдаг. Тийм болохоор ажлыг бол одоо хаанаас жолж болно? Хамгийн гол нь туршлагатай, хэл устай, за тэгээд одоо бичиг баримттай ийм байх шаардлагатай байна. За тэгээд яг уу зүгээр дээрэс нэг нэмэлт болгоод хэлчихэд ер нь энэ Америкийн нэгдсэн улс түрүүнд хэлсэн энэ мэрэгжлийн жолооч нар гэдэг маань одоо энэ тракны жолооч нар ямар нэгэн байдлаар бүрэн бүтэн байхыг одоо шаарддаг. Энэ тэнд одоо гэрэл одоо шатцсан эсвэл одоо дугуйны ихээс уларцсан ингээд одоо явж байгаа тохиолдолд одоо ганцхан одоо энийг бол одоо маш ноцтой зөрчил гэж үздэг. За ямар нэгэн байдлаар одоо ингээд цагдаад баригдаад ер нь бол одоо цагдаагийн хувьд ер нь мууж болохонд одоо ингээд та одоо нэг мужаас ачаа аваад нөгөө муж руу явлаа гэхэд бол одоо way station буюу ер нь тракны жин шалгадаг тэн дээр одоо мэрэгжлийн одоо цагдаа нар шалгагч нар байнга сууж идэг. Энийг бол ер нь одоо байнга гарна. Энийг одоо тойроо явна гэсэн ойлголт бол үндсэндээ баг байхгүй. За тэгэхээр одоо энийг одоо ингээд энэ way station-аар дайраад гарахад ямар нэгэн байдлаар одоо таны тракнд одоо ийм асуудалтай байгаад за дээрэс нь одоо жингээ тохируулаагүй, өндрөө тохируулаагүй, уртаа тохируулаагүй ийм одоо явж явах юм бол тэр бүхэнд одоо та одоо ямар нэгэн байдлаар одоо торгуул авна. За дээрэс нь одоо компани рекорд одоо навсуунаа. За тийм болохоор одоо та одоо ганцхан одоо техникийн мэдлэг одоо англи хэл ийм тийм байхаас гадна туршлагаас гадна хувь хүний хариуцлага асар өндөр байж энэ ажлыг хийнэ. Тэгэхээр одоо энэ бүхнийг одоо та бүхэн бодолцоорой. За тэгээд ямар ч байсан зүгээр H2B-ийн хувьд анханасаа одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсад маш олон Монгол компани одоо энэ тракны үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр одоо анханасаа энэ тракны компаниудтай холбоо барьж агаад энэ компаниудтай одоо гэрээ хийгээд ирчих юм бол за яг хөө эхний 2-3 сар бол одоо шалгалтандаа бэлцээр байгаа таарна. За тэгээд дараа нь яг хөө Монгол хүмүүсээ дагаад одоо харьцангуй бас чадaltaй залуучууд бол нэг 4-5 сар одоо ингэ явчих юм бол нэг 4-5 сарын дараа ер нь бол бие дагаад одоо ингэ чөлөөтэй явчих болцоотой байдаг. За тэгэхээр одоо 4-5 сарын дараанаас ингээд алдаагүй зөв ингээ хашир туршлагатай ямар нэгэн байдлаар юмд хариуцлагатай хандах юм бол бас боломжийн хэмжээнд одоо мөнгө хийх ийм бололцоотой гэж хэлсэн юм. За тэгээд яг энэ бичлэг дээр ямар нэгэн байдлаар одоо орхигдуулсан эсвэл одоо нэмж тодруулах ийм одоо шаардлагатай зүйлүүд байвал энэ бичлэгийн дор одоо асуулт комент болгож одоо бичиж үлдээгээрэй. За миний хувьд одоо болцооны хэмжээгээр хариулнаа. За ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай.